Бүгдээрээ сайн уу? Өнөөдрийнхөө бичлэгээр найзуудтайгаа амс өнөрлөө 2 хоног яваад амраад ирсэн тухайга бичсэн байгаа. Тэгээ айгүй болон сонирхолтой зүйлс гарах учраас бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Бидний эхний хоол борцтой шүл. Тэгээд миний бодол тэгээд за бид эдийн сетап энд байна. Пледэг, мах, салат гэх мэт юмудаа гаргаж байна одоо. Бидэд мөрдөгч гээд хүн амны хэргийг тайлдаг тоглоом авч тоглосон. Одоо бүгдээрээ хамтдаа цэцэг бүсгүй алган хэргийг тэлцгээе. Манай цэцгийн мэдүүлэг гэдэг байна. Өгцөн шүү дээ. Яхаа. Oh my god. Юу вэ цэцгийн мэдээлэл. Мэдээлэл гэдэг аа. Мэдүүлэг биш мэдээлэл. Гэлээ гэдэг тийм. Шүүхийн шийдэл яг ийм байдаг болов уу? Ер нь бол нэгэн төстэй л байна. Хөөе, энэ пилийн гадаа 3247 шан 32 найрлалаа шан гэсэн дугаар байна. 9 цаг 38 минут. Дан толгорох 73 83 43 43. Сумьягийнх 7198 шан. 30 хийсээ цэрэн тоож. Наачад юу дугаар байна? шан дээр нь бас. Тэгэхээр чин тамир өдөржингөө машинаа заагаа гэсэн. За 3247 шан Lexus. Мөн үү? Мөн. Яг Тэгэхээр тамирын машин дээр гэдэг чинь тамир ирж уусан байх хэрэгтэй. Тэгээ тамир яснаас нөгөө юу гэснээс юм уу? Өдөржингөө гэрчийн мэдүүлэг дээр болохоор тамир өдөржингөө машинаа засаж гэртээ байсан. Тэгээ 10 цагийн үед багаж авах гэж амир яатсан ингээд амьсгад цоолж ирсэн. Тэгээ очоогүй байсан. Очоогүй. Тэр хараа машины машин байсан да. 3247 шан. За тэгвэл мэдүүлэг хутлаасан. Lexus HS 250 ч юм. Яг тэгэхээр тамир авах магадaltaй. Гэтэ эн чинь ES 300 довсон бурууцсан байж тийм. довсон гингүү баталгуудад тамир наажин байсан гэдгийг л батлах л та. Тийм. Тэгэхээр тамирын мэдүүлэг гэдэг нь худлаа гэдгийг баталж байгаа байхгүй. Тамир яагаад худлаа хийсэн бэ? За тамирын гिचийн мэдүүлэг худлаа учраас. За ямар ч тийч энэ үндслийг хэдүүлээ. Яг уу. QR-аар шил. Тамирын гिचийн мэдүүлэг худлаа байгаас тэ бусд нь болохоор гिचийн мэдүүлгийг ингээ биендээ батлаад байгаа байхгүй. Тэгээд энэ мөнх талай буюу хөршин энэ ардаа Тэгээд лувсан буруу гэдгийг ингэж баталж байна гэдэг юм байхгүй шүү. Яг би туссан үзье та. тэгээд энэ ардаа мөнх талын айлсууд бас худлаа болсон байгаа байхгүй юу? Мөнх талаа бас уу? Тийм, мөнх талаа бас тодорхой хэмжээгээр хамаарчтай байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр харалтаа мөнх талаа худлаа гिचийн мэдүүлэг өгсөн байгаа байхгүй юу? Харалтаа. 21 цагийн мэдээ яг дуусаж байсан болохоор 22 цагийн үед тэр багаж зээлэхээр ирсэн ингээд гэрлүүн ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд өдөржингөө машинаа янзууч гэрийнхээ гадаа нөгөө байсан биш. Угаасаа эн чинь хэрэг бол үйл явдал очоод гэрийнхээ гадаа байсан юм шиг нөгөө мөнх талын хаалгыг төвшөж нөгөө мөнх талаад өөрөөр хэлбэл гिचийн мэдүүлэг авч үлдэхийн тулд яг мөнх талын энэ хохирч бол нөгөө буруудан бол биш хэдийч нөгөө мөнх талыг өөртөө нөгөө мэдээлэл авахын тулд тамир өөрөө сэтгсэн байгаа байхгүй юу? Тэгээд 938-ын гадаа ингээд машин байж исэн гэхлээр одоо энэ хугацаанд яагаад одоо эмэлийн болонгуудаа яс 10 цаг толцсон гэж одоо тэгэхэд 10 цагийн үед хаалгын төгшөөд мөнгөтлөө яг нэвтрүүлэг дуусчихсан болохоор тэгэхээр за тамир бол
байх айгүй өндөр магадaltaй болж орж Нэг амар жилийн байдгаас нь шаарддаг хаа. Тиймэр байдаг. Тэгэхээр машинаа удаас аваач тавиад. Тий, мөнгө талыг нөгөө гэрчээр авч үлдэхийн тулд худлаа мэдүүлээ. Тэгээд тамир бол яагаад худлаа хэлэх болсон бэ гэдэг нь ямар хамаатай. сэжигтэй бүхий буюу Хөдрийг болоод өвчл лувсан хөдөр хамгийн хэлж болсон. Тэгээ хараа л та. Энэ тамирын гэр чинь болохоор юм мөнх талын гэртэй ойрхон гэж байгаа байхгүй юу? Хөнгөд эн чи пирс стран дээр болохоор юм болгочгоо замд бол ерөөсөө хөрхий лувсан хохирч сарсан. Тэгээд мөнх талын гэрийнхаа гадаа ирэнгүүтээ үгүй тамир гэрийнхаа гадаа ирэнгүүтээ машин замаар явсан байж таарна шүү дээ. Машинтай очсон байгаа юм чинь. Тэнгүүд цэцэрлэг түрээсэн луу бол алхаж очоор байгаа. Тэгэхээр эсвэл газ авиж тавиад газ машин руугаа очоод тэгээд ингээд уцаж ирсэн. Тийм, ямсгаадсан тэр юу бол ерөнхийдөө яг тамирын гүйлттэй холбоотой. За тэгвэл их QR юм шүү. За QR хамтдаа Цэвэрлэх хэрэгтэй нөгөө нэг даасан дагаад гэдэг юм байна шүү дээ. Чи гэрээсээ гараагүй байж та 10 хүртэл. Тийм. Тэг яхаараа 9 40 болтцээ тий. зэмцэж үү? Хаана? Юу болсон? Цэвэрлэгч үстэй чинь. Тийм, цэвэрлэгч. Тэр гоо эмний цогцыг хаа байсан 9 цаг 48 минутанд болцсон гадаа үгүй хараа 10 хүртэл гэрээсээ гараагүй байсан билээ. Харин таам юм. Юу гэсэн? Энэ хохирчийн биеийг рестораны арын годомнаас цэвэрлэгч олсон гэж байна тий. Энэ яг тэр рестораны цэвэрлэгч үү? Үгүй цэвэрлэгч гэсэн. Фитнес цэвэрлэгч. Фитнесийн цэвэрлэгч гэсэн. Өөр юм цэвэрлэгч гэсэн байх шүү. Энэ хойш. Тэгвэл харин тийм цэрэн цэжиг цэжгийн буруу мэдүүлэлтэй байгаа тийм. Тэр гоо 10 цаг гэртээ байсан гэдэг. Сонингийн нийтлэлийн арын нуур төр хугацааны зам засвар ажил хийж байна гэдгийг амглан гүүрийг 1 цагийн турш гисэн юм бэ. Тэр хугацааны зам засвар хийж байна. За шанс цогцын 2 дугаар амлан гүрийн 1 цагийн турш яаж гэсэн гэж танаа болсон ба. Тэр YouTube бол аюул шүтчихэд 2045 2045 үед гүр давбал нэг бослыг анхаарал тавьсан. Тийм аяга амархан юм санагдав. Харин би энэ зургийг хангуутал энэ хоёрын хооронд гүр энэ хоёр гүр авчихсан. Тэнгүүд энэ явах боломжгүй болчих юм байна шүү. Ийм юм байна. Тэгээд 2045-аас 2145 хүртэл зам хаасан байсан тул наашаа явахгүй. гортыг голыг гатлан орхон клуб руу хурц цэцэрлэг Тийм боломжтой байна. байсан. Энийг нэг Яа тийм хэрэг Тэрийг яг хэрэг бүтэц болсонгүй. харин тийм ээ. Харин тэгээд дач хаймт үлдээд За очихсан. энэ дуусах задлаа. Дүү дээр. За. Дааш хоёр удаас мэдүүлгийн нөхцөл баг болно. 5 сэжигтийн нэг нь мэдүүлэг дээр гудал Тамир. Тамирын даалгавар бол гудал хийсний талх сэжигтний аль хэдийн буюу мэдүүлгийн нотлохоо гудал хийдэг дараах хугацаагаар биелүүлээ. За шүтгөө. Тэгээд даац зэгцэн байл та яг энэ мэдээллийг юу түрүү бүрэн ихтгэхийн үсээ заа энгийн мэдээлэл байгаа хэрэг хайцсан байхгүй юу? Уншаагүй хайцсан. Харин тийм байсан байна. Ингээ юу ч үлдээж болтгүй байгаа байхгүй юу? Тийм бааз те. Тэгээд газрын зүг гэсэн тийм. За Тийм ээ. Тэгээд газрын дүнээс нэрдэг гүүр энэ хоёрыг яг тийм тавьсан. болоод тамир хийсэн тий. Тийм Тэгээд цэвэр цашигтай худлаа хийсэн бас гэж бодоод. Та тамирын баримт худлаа гэдгийг нотолж чадлаа. Вау, стоо бэг нэг. Энийг зузаан байна. Оцсон тогтоорой гэлээ. Ваа энэ юм тий. Ягаад байгаа юм бэ? За Дааш хоёр алхаж нэг болсноо гэж байна. Асуух сэжигчнүүдийн нэг нь маш чухал зүйлээр бас хэлсэн. Түүний гэмт хэрэгтэн гэдгийг батлан. Чиний тас бол тэрийг бол. Тэр худлыг одоо дараах байх болов. за ийм зураг байна. Ийм дөрвөн хоёрын хүний зураг байна. За тэгээд энэ цаас за Маш чухал. Энэ багын найзууд байгаа шүү дээ. сайн байна уу? Намайг нэм баярын боловч юм гэдэг. Боловч юм гэдэг юм байна. Багш боловч байгаа шүү. Өө нөө гэрчийн нэг юм дээр гарсан да. Ганц болоо дээр байгаа шүү. Бацыг Сийлэн. А тий. Боловч юм гэж хэлдэг. За би бол тэгээ хийж. Гүт тоош. Шантас содын цагтаагийн хэлбэрээс өөртөө чинь холбогдох дугаарыг надад өгөө. Энэ хэнийг бичсэн гэж байна. За. За дугаарыг надад өгөөгүй гэхдээ намайг цагтаж бичиж болно гэсэн юм. Манай охины хэлгийн тал дээр баярснаа илэрхийлэх гэсэн юм. Хэдэн 10 жилийн өмнө болсон ч гэсэн ямар хэцүү байсныг үгээр илэрхийлэнгүй. Зарим өдрүүд нөгөө өдрүүдээс арай дээрч өдөр бүр таныг лувсангийн гин бурууг нутсан баяртай байна гинэ. наад чи юу? Тэр энэ усан жилийн турш бидний адил хар дарсан зүуд мэд амьдарч байсан. Уус өөр одоо хүртэл мэддэг. Таныг жинхэнэ алуучныг барина гэж би чин сэтгэлээсээ найдаж байна. Би ганц тулмыг үргэлж буруутгаж ирсэн. Түүнийг зүгээр л үргэлжлүүлэн амьдрахыг гарах надад хэцүү байсан. Яагаад гэвэл би банк тэр миний охины тэр хоёр ганцаараа ингэ мөрдөөгүй байсан бол гэж боддог. Тэр үнээр үлдээсэн гэж боддог. Би сэлэн тэр хоёр даас жаргал хүснээрээ. Тэр хоёр очилтэй хэлсэн. Ингэсэн чи нэг гинт нэг юм хэлсэн. Дайчлаас. Тэдний гэр бүл тэр хоёр хэлсэн. Үүнийг хэлэхэд хэцүүч би тэднийг энэ тэнд харахаараа өөрийн мэдлэг таардаг. Тэдний хүүхдүүд миний зэнаар байх боломжтой байсан шүү дээ. Цэцгийн минь надаас аваагүй байсан бол цагдаа нар таныг өмнөх сэжигтнүүдийг шалгаж байгаа гэсэн үнэхээр талахгүй шүү дээ. Би ганц тулгыг гимгүү гэж итгэмээр байвч үргэлж иргэлцэж ирсэн. Цэцгийн амьд цөөхөн хэдэн онцгой надад таалагдсан хүмүүс ч байсан. Таныг бас тамирыг дахин шалгаж байгаа гэсэн би хүндэтгэл хэлэхэд таны үнэт цаг болон хүчин чармаалт өөр сэжигтнүүд рүү чиглэсэн дээр гэж бодож байна. Би тамирыг 6 настай байхаас нь хойш бидний цэцэг хизээч муу юм хийхгүй тэр 86 оны Тенсний аймгийн хоорондын явгаас хойш салшгүй найз болсон.
Би тэр үеийн дуртай зургуудынхаа нэгийг хамт энэ захидалтай явсан байна. Тийм тийм. Тэр явуулснаас хойш тамирч хар дарсан зүгчийг амьдрал туулж байгаа. Тэр цэцгийг явсны дараа маш хүндэтгэд болж дахиад хизээч юм болоогүй улаан бүтээлийг хүний энэ байдлыг уламж авах гэхээс айд санаа зовсон. Тэгэхээр тусан хүнд одоо үл өөрөөр уурдах юм шиг санагдав. Гэхдээ би тэнийг таны болыг шүүхгээ та 20 жилийн дараа цагдаа нар орч чадаагүй нэгийг хэн нээж байна. Би таны жигнэ авчны болно гэж хэлж байна. Таны хийж байгаа зүйл бидний үлээж чухал шүү. Би тусалж чадах юм байвал одоо хэлээр бичсэн юм болж байна. 20 жил өнгөрсөн юм уу? Бидний хэдэн жил өмнө болсон ч гэсэн. За ямар ч юм энэ хоёр бол амрын батаас нөтлөө. Тийм байна. Уус амтаас мэдгдсэн. Тийм. За энэ хоёрыг ингэж тавьчих. Алуучны болох. За сэжигтүүдийн нэг нь маш чухал зүйлээр худал хийсэн гэж байхгүй юу? За сэжигтүүдийн нэг нь Та тамир их болов уу гэж бодоод юм л та. Тамирын чинь өмнө даалгав. үгүй харин хаалта тамир бол яагаад ч биш ээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ ерөөсөө цэрэн цааж ган тулга сумья гэсэн үг юм. Тэгэхээр сумья бол энэ тохиолдолд мөн ч юм аа. Цэрэн цааж ган тулга үеэр үзмээр да. Солгой баруун солгой гэсэн чи баруун үстнээ энэ чи тамирын зураг зүүн гартаа барьсан ба. Тэгэнгүүт харалцсан үзэхэд гэмт хэрэгтээ солгой эсвэл хоёр гараа зэрэг шигэж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг тамир гэдгийг яг яаж батлаад байгаа вэ гэдэг байхгүй. Энэ хоёрын аюул тамир байсан юм байна. Энэ хоёр гараар ингэ тэнцээ барилдаг болсон юм шүү дээ. Яг сая шалгаж үзэхэд тийм байсан юм Тийм чинь. тэгээд ерөнхийдөө хэлсэн шүү дээ. Энэ захидлын цэцгийн энэ талд нь тамир зарчим өсрөх хэмжээг байгаа гэж байна. Гэхдээ зураг дээр таарч байна гэж юм уу? Самын гарч байна. Тэгээ бас энэ дутуу хөвгтэй Тэр хоёр салшгүй санаад ирсэн гэж юм байна. Дээсний айн хоорондын аваргаас хойш салшгүй найзууд байсан А найз байжгаад болно. Тэгэхээр чи энэ нөгөө За нээлт тийм яг салшгүй сайн найз тийм ээ. за баяр бүргийн гэр бүл зүйлсийг олчлоо гэж асуу. Тэгвэл тамирын юм уу? Тийм юм. За би тэгээ гамталаас юм яагаад ингэ хэлсэн. Тэр бас синема байхгүй. А тэр хоёр яг үлдээ угаасаа ер нь жоохон учиртай байсан. Тэгээд яг цэцэг үгээлээ. тийм. Тэгээ өгсөн бас энэ coincidence аа. цэцэг шууд газар дунсан. Би тэрэнд туслах гэж тонгоосон боломж төвхний цогцолд зогсон байсан. Хиний мэдүүлэг нэ чам. Нэр ихгүй. Түүний амьгын нүднээс л бүх юм оройтсан гэдгийг ойлгосон. Би шоконд ороод очиж байхад тэрний гурван дахь бүгжийг хараад ган тулгаас энэ бүхэн болсон гэж бодсон. Тэгэхээр ган тулга биш. Ган тулга түүний бүгжтэй байхад харах хэрэггүйгээ тэр үеийн ууш шокондоо би бүгжийг авсан гэж тамирлаа. Би буцаж яаран машиндаа суусан боловч шууд явхад итгэхийг сандарсан байсан. Цагдаа нар ихээс 10 минутын дараа би тэндээс явж байгаа гэж ойлгож амглан гүрийг даваад гэрлээ явсан. Гэхдээ харах замын тал би бүгжийг хаана ихтэй өргөх ёстой гэдгийг сансан. Би цэцэрлэг түрээлэн дээр зогсоод удаж буй дувсан гарсан. Тэгээд түүний галт бүгжийг тавьсаа. Би дувсан танихгүй бас түүнийг алдаа ирэх буруутгах хүсээгүй. Би зүгээр л түүний хэд хоногийн дараа бүгжийг ламбарт нь тавиад дараа нь цагдаа нар буруу гэмт хэрэгтний хайх байх гэж бодсон. Надад миний мэдүүлгийг батлах модлохоо байгаагүй тул би гэртээ харангуйтаа хөшин шүүг орж оройч машинаа засаж байсан юм шиг дүрсгсэн. Гэхдээ би өдөртөг рүү явахаас өмнө машинаа зассан байсан л да. Цагдаа нар хүчтэй салган хатаа хүмүүс гэж би мэдээ хайна гэж мэдэж байсан. Тэгээд сэжигтний мэдүүлэг бүлээж авах гэдэг баруун гараар бичсэн. Тэрнээс хойш би баруун гараар ашигласан. Цэцэг ган тулга болон дэлхий гэр бүлээс болсон болон миний үлдээс болж бахарсан бүх хүмүүст уушаад гомбарай. Эцэст нь нэг юм энэ бүхний бүлгийн төвшөж байгаад сэтгэл минь жоохон ч гэсэн амарч байна. Миний хар дарсан зүуд дуусаж байгаа эсвэл дөнгөж хөтлөж байгаа юм мэдэхгүй байна. Юу. тамир мэдүүлэг угаас шал Ахлын дахин мэдэн байгаа юм тийм. Ахлын юм шиг байна. Аа энэ чинь ингэж штэ. Надаа Сайн дурын мэдүүлэг өгсөн юм байна шүү дээ. хотын цагдаа газар миний би яа тамир 28 настай. За шин зүг ахлах зүйл мужийн анхаарлаа чимээгүй байх хэрэгтэй ба миний хийсэн шүүхтэр миний эсрэг шүүлэх боломжтой мэдүүлэгээс өмнө заасан гэдэг. За намайг хатсан хүүхдээ тамир гэдэг. Би 2008 оны 7 сарын 8-нд цэцгийн аминд хүрсэн. Энэ зүгээр хайр дурлалаас басан гэмтэл байсан огт төлөвлөгдөв би. 2008 оны 5 сарын 8-нд би ресторан руу цэцэг гамбал хоёрын хөрмийн өмнө хүлээн авалтанд олцох гэж ясан. Тэнд ч өчгшөө орцоор надад байгаагүй. Баяр хөдөлж байгаа хүмүүс нь тамиргүй байсан болохоор би цэцгийг тусаад машины хажууд хүлээхээр шийдсэн. Тэгээ гэж гомдсон байсан гэдгийг нь бодлоо.
Тийм ээ. Эсвч эцэг болсон ганц цаг авч ирэх харсан тэр хоёр бэлдэж байсан. Би эцэгтэй ганцаарч яах гэсэн болохоор тэр өөрөө шинэ хад нууцсан. Ганц толгой нэлээд амартай эцэг рүү орж байсан. Би түүнтэй зовлох гэсэн чинь машинаа суугаад хөдлөж байсан. Бүх зөрөө зүрхээ гарсан сэтгэл ихтэй төгс болоод гарч ирсэн. Oh my god. Би түүнийг очиод эцэг хөрөнгөд байгаа түн 6 настай хамт тэнцвэр хөдлөж байснаас сайн болж жил өнгөрсөн сэтгэл нь уламжлалтай болсон гэсэн. Би түүнд ганц толгой түүнийг хүсдэг хэрэг би надад болон би хамаагүй илүү байж чадна. Хамаагүй илүү байж чадна гэж хэлсэн. Цэцгийн хариу үйлс миний бодсон шиг байгаагүй тэр таньраа хөөхий дөө. Хөөхий дөө гэж нэж. Хөөхий дөө. Яг миний мөрөн дээр гараа тавих гэхдээ би хойш алхсан. Тэр надад сэтгэлгүй байсан. Би үнэхээр хичээж санаа зовсон. Би сэтгэлээ өвчлөг өдөө бодоод бодлоо гэсэн. Миний саснаар болоогүй. За тэр миний өөдөөс хатгаад өвдөс санаа зовж байгаагаа илэрхийлээд настай яг би түүний өвчтөн шиг харцсан. Oh my god. Би түүнээс ганцаар мэдээ гэж гуйсан ч тэр надад хөрөх гэж оролцоор байсан. Би эцэндээ төрөлсөн бас түүний өргөлтийг гисээгүй дээ шууд тесэрсэн. Тэрстаа түүний зүүн гараараа нүүрэнд нь маш хүчтэй зогсон. Би ойлгохгүй байна. Би амьдралдаа нэг удаа харгис ирсэн байж үзээгүй. За тэгээд төрөний юм ирсэн. Хоёрдугаар хэсгээс мөн шал таац байдаг. Тэгээ камер авахгүй яг тэ. Нөгөөд нь болохоор өргөд камер гэсэн байдаг. За хэмбицээ. Бидний илрүүлсэн хэрэг юм бэ? Яг зөв төөрөгдүүл. Гол айгу зөв шууд үлчээ. Өмнө нь хийлээ сумын үнээр төөрөгдөж чадаагүй. Цэрэн цоод ган толгой хоёр хөл цөөрөлдөл чадлаа. Яа сил юм ялсан бол юу жаас бодлоо. Энэ хэрэгүүдийн гол сэлэг маг ч юм уу оролцсон байв жинхэнэ самархаас ахгүй. Дандаа ихтэй хүмүүс биш. Тийм. Одоо тэр тэнд байгаа тоглолтнууд дээр очие. OTT. Сайн уу? За чи 50 made it. Найзууд олё л доо. Найзууд олё. Найзууд олё л доо. Найзууд олё. Нашра. Найзууд олё. Найзууд олё. Найзууд олё. За унлаа. За чи ярь том юм байна наа мөрөгчл. За уучлаар юм айд. Амина. Hot marshmallow. За дахиад нэг. Уг нь энэ юу мөгийн яагаад яадаг? Анаас гараа авч удаа.